Хаврын чуулганд манай 126 гишүүнтэй энэ програмд нэлээдгүй олон хуулиудын төслүүдийг өргөн барьлаа. Олон хуулийг эцэлэн батллаа. Дээр нь нэмээд бас улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан олон ажлын хэсгүүд, ажлын хэсгийн эцэлэн дүгнэж, дүгнэлтүүдээ байнгын орооны тогтоол, улсын их хурлын тогтоолын түвшинд бэлтгэж танилцуулж байгаа нь энэ хаврын чуулганы ажлын бас нэгтгэл үр дүн болох болов уу гэж харж байна. За миний хувьд энэ хугацаанд олон хүүхэд төрүүлж өсгсөн гэхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн цэцлийг өргөн барьж чуулганаар хэлцэхсгээ дэмжүүллээ. Одоо энэ ажлын хэсгийн хүрээнд бас өргөн барьж байгаа эхний хууль нь бол энэ бас алдардхийн одонг авч байгаа ээжүүдийг ялгуурлахгүй байх. Ялангуяа 0-1 наснда хүүхдээ алдсан ээжүүдэд хариуцлагыг өөрүүлж хүүхдийг хүнийг насаар нь ялгуурлан гадуурхахгүй байх үндсэн хуулийн зарчмыг барих үүднээс энэ өөрчлөлтийг бас өргөн барьж байгаа. Намрын чуулганд бол бас нэлээдгүй олон хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байна. За миний хувьд мөн их хурлын даргын захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дэвшлүүлэх хүн амын өсөлтийг дэмжих ажлын хэсгийг эхлээд ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол одоо бас 3 гол судалгааны ажлыг эхлүүлээд ажиллаж байна. За энэ судалгааны ажлын үр дүнд ер нь бид нар хүн амын өсөлтийг дэмжихийн тулд төрийн бүхий л шийдвэр гаргаж байгаа байгууллага тэдгээрийн бодлогын нэгдсэн уялдаа холбоог хангаж үндсэн концепцэд нь хүн амын өсөлтийг дэмжих ийм эрхцэн орчин суулгаж үндсэн зарчим болгож явахын шаардлага байна гэж үзэж байгаа. Магадгүй энэ асуудлыг үндэсний хэлбэлийн хэмжээнд бас зөвлөмж гаргаж төрийн бүх байгууллагууд шийдвэр гаргах төвшөндөө бодлогыг уялдуулж хүн амын өсөлтийг дэмжиж явах хэрэгтэй гэдэг энэ агуулгаар нь хандаж бас үндэсний хэлбэлийн зөвлөлт саналаа өргүүлж ажилласан байгаа.